Бэлгийн монголчуудын Амжилт радио 88.3 гурвалгын дээр суват харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчид радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар 400 шуугын нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 4-ний мягмар гаргийн 400 шуугын нэвтрүүлэг эхэлж байна. Студиуд хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар Гамболдын ангараг нар ажиллаж байна. За дахин орой минь түргэе. За дахин орой минь түргэе. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Медипол эмнэлэг, Туркийн тэргүүлэгч сургуулийн зогсбор эмнэлэг, за мөн хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери ГАТ Про 7 хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд могоо жилийн за бас 3 дугаар сарынхаа хамгийн ихний шуугантай мэдээг шуугуулад үгэй. За тэгье. За чиний мэдээгээр эхлэн тийм ээ. Тийм ээ. За Грэси Бон гэдэг нэртэй инфлюенсер бүсгүйн тухай өмнө нь мэдээлэл хүргэж байсан. Хэрвээ өмнө нь үзэж амжаагүй байсан хүмүүстээ сануулхад энэ бүсгүй маань хитрхи том үгсгийг нь одоо хүмүүс ширтээд, хараад, амар заяаг нь үзүүлэхгүй байна гэж гомдлоод олонний анхаарлын төвд орж исэн. За үзчихсэн хүмүүс маань санаж байгаа бол нэг хөөрхөн царайлаг мөртлөө маш бүр үнэхээр том өгсөгтэй бүсгүй байгаа шүү дээ. За тэгвэл энэ удаа ч гэсэн алдарт үзэгнийхөө буйнаар дахин нэг удаа олонний анхаарлын төвд ороод байна. За энэ удаад энэ бүсгүй маань Disney парк болон сандал суудал гээд бас асуудлаар дахиад л одоо олонний хил ам таталж анхаарал татаад байна. За одоо манай найруулагч зургийг өгж байгаа хаа. Зургийг гарч ирсэн үү? Арай гарч ирээгүй нөө? За гарч ирж байгаа шиг байна. За ингэсэн. 27 настай инфлюенсер бүсгүй Disney парк руу өмнө нь очихдоо нэг хүний худалдаж аваад дээр нь сууж багтахгүй бөө юм болоод хүмүүс цугласнаас нь ижлээ барьлаа гэд сошиалд оруулж байсан бол энэ удаад хоёр хүний сандал суудал аваад суусан ч хүмүүс шаваад өөрийг нь амтны үрэлэнгээ амт шиг хараад байна гэж гомдлоод хэвлээ мэдээ олж гараад байна. За ууг нь хөөрхөн охин байна шүү дээ. Хөөрхөн харин. Тэ бүхс бол нэр амар юм байна уу? Та тэгтээ нэг санаж байгаа үстэй. Яа, санаж. Хоёр суудал дээр суучгаад байхад ерөнхийдөө баг дүүрж шүү. Энд чинь өмнө нь ягаа нэг суудал дээр ингээд суугаад багтахгүй байна ингээд бөө юм болж исэн байхгүй. Одоо тэгсэн чинь хоёр суудал аваад ингээд суусан ч гэсэн ингээд хүмүүс яг амтны үрэлэнгээ амтан хурж ирж харж байгаа юм шиг ингээд хараад байна ингээд бөө хилам. Бүр ингэсэн байж том. Харин тийм ээ. За. Грэси Бон гэдэг энэ бүсгүй хүмүүс одоо Диснейлендэд нар чиг том охин явж байгааг хараагүй мө хаашаач явсан гөлрөө төвхтэй байна гэж бичсэн бичлэг нь 5.4 сая хандлттай 102,000 зүрх 12,800 комменттэй байна. За тэгээд Instagram-ийн бичлэгийг одоо манай найруулагч үзүүлэх байх угаасаа хүмүүс ир юмгүй л бүгд л угаасаа харж ялээ. Энд ч тэгээ амар од юм байна штэ угнасаа. Хүмүүс гарын үсг мүсг аваад штэ. За тэгсэн чинь ингэсэн гинэ. Өөрийгөө байгалийн гоо үзүүлсэн гэж нэрлэдэг энэ бүсгүй Instagram дээрээ 10 сая дагагчтай ийм том инфлюенсер л дээ угаасаа 10 сая дагагчтай. Гэхдээ 9 цаг шиг би энэ байгалих буюу ямар нэг мис ажилбар хийлгээгүй гэдгээ их ил тод илэрхийлдэг. Харин олон нийтийн хувьд бол инфлюенсер бүсгүйг мис заслын ширээн дээр хөвтөж байж ийм бие хаатай болсон гэж буруутгасан. За хартсан хандлагатай байдгаа. За сэтгэгдлүүд нь байгалаасаа ийм бийгүй ээж мис заслаар ийм биетэй болчиход одоо олон юм яриад яах вэ? Гэхдээ нэг л илүү юм салтганаад байгаа юм шиг харагдаад үзэх нүдэнд ямар ч гоо таашаалгүй маа гэсэн байна. Тэврэлдээд байгаа хүүгэлдээ баатруудаасаа бүдүүн гуйтаа байна штэ. Одоо ийм хүүхнийг юуг нь үзэх гээд 10 саяулаа дагдаг байна. Би лав мөнгө өгсөн ч таахгүй бөө өвчний өр. Явандаа өвдөг шагаа тавхаа ашиглалтнаас гарна гэсэн байна. Үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй штэ. Тэгээд ч ийм сайхан бие галбирт дурлаж хайрлах хүмүүс олон байдаг шүү. Би лав туранхаа хүүхэнд дургу. Сайхан зөөлөн бие хаатай бол хичнээн гоё гэж энэ хүүхэн шиг хүүхэн байвал бүр хизээч олдохгүй аз олон нэз гэсэн мэлээ. Пэш. Нэр хүмүүстэй битүү дагцсан байна уу? Тэгээд угаасаа тэр хардаа тэр бүр эргэж хараад байгаа сте. Нүдний шилээ ингэж авч хараад байна штэ. Надад авдаг энэ үгэн штэ нөгөө нэг юм шоргоолцог санагдаад байгаа. Шоргоолцны чинь нэг юм бүксэн нэг ондгор байдэн штэ. Энэ хэрэг байглаасаа бол бас л ховор бүтээл шүү. Байглаасаа юу? Байглаасаа байх боломжгүй юу энэ? мэдхгүй би одоо өстө үнэхээр одоо хараагүй үзэж хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ л одоо байглаасаа гэхээр ямар мэдгүй. Өстө бүү мэд. Галзуу хулганы 2 сандлыг аваад
хоёулын дээр нь суусан юм байна. За өмнө нь хоёлоо ч нөгөө нэг энэ хүүхний өмнө нь ярихдаа болохоор нөгөө нэг лаг ийм тач зурагнуудыг харуулж ирсэн шүү дээ. Грэси Бон гэдэг юм байна шүү дээ. За. За хамтран аялагчаа яриад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 19 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери GAT Pro хамтран ажиллаж байгаа. За. Одоо манайх энэ GAT Pro-го бол маш сайн мэддэг болсон шүү дээ. Тэ. Юу гэж байгаа? Хүүхдийн ч мэдих бол би бурууг нөр орч. За 16 тэрбум дөрөн давхар бүрхүүлтэй ашигтай бактери за нэмэлтээр дархлаа дэмжих цайр сэлэн агуулсан дөрөн давхар бүрхүүлийн давуу тал маш их байна. За би тэрийг тайлбарлаж өгье. За нэгдүгээрт ашигтай бактери агаарт задарч тоон цөөрдөг учраас үүнээс сэргийлээд байгаа. Хоёрдугаарт ашигтай бактерийн нэгт байдлыг хадгалдаг. Гуравдугаарт агаарын урсгал болон чийг буюу одоо шүлсэнд нөгөө цөөрдөг учраас за үүнээс сэргийлж байгаа. Дөрөвдүгээрт ходоодны хүчил болон цүсний давсанд уусгаас сэргийлдэг. За ингэснээр яасан байх нь бүрэн тоо ширхгээрээ буюу одоо нөгөө 16 тэрбумуула хүүхдийн биед үйлчлдэг нь маш том давуу тал. Тийм байна. Антибиотик хэрэглээний үед хэрэглэн антибиотикоос хамааран үүсдэг мөөгөнцөр зэрэгээс сэргийлнэ гэж байна. За мөн өтгөн хаталттай бол гүйлгэд суулгадаг бол энэ юу ашигтай бактерийг сайн хэрэглээрэй гэсэн байна. Пребиотик болон пребиотик буюу пробиотикийн хооштой тийм. Ингээд нийлэхлээр симбиотик гэдэг найрлага болд юм байна. Тэгэхээр энэ бол симбиотик найрлагатай юм болж таарлаа. Мөн хүүхдийнх нь бол дээр нь нэмээд цайр болон селений өдрийн хэрэгцээг нь давхар агуулсан. Тийм учраас дархлааг маш сайн дэмжиж өгдөг ийм бүтээгдэхүүн байна. За 6 сараас 12 насныханд зориулсан бүтээгдэхүүн ба тэгээ мэдээж 6 сартай няранууд маань ингээд задлаад шууд хураагаар нууж чадахгүй шүү дээ. Тэгэхээр та санаа зовлохгүй хүүхдтэй бор хоолнд орсон байгаа учраас сүү тарганд нь сайхан утгаад өгчөөрэй. За ингээд бүх химийн сангуудаар борлуулагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери GAT Pro 7 нэм класс хамтран ажиллаж байна. Баярлалаа. За үргэлжлүүлээд Анжигын өрх мэдээллийг сонсъё. За Лос Анжелесийн дуудлага худалдаа гэж нэг актер дуудлага худалдаа болдгоо. За энэ дуудлага худалдааны үеэр саяхан болсон дуудлага худалдаагаар нь бол маш онц гойд эд зүйлс нэлээд өндөр үнээр зарагдаж олонний анхаарлыг татаад байна. За жишээлбэл Америк нэгдсэн улсын 35 дахь ерөнхийлөгч Джон Кеннедигийн өмсөж байсан дотор хувцас буюу гага. За энэ гага нь 9100 Америк доллараар худалдаалагдчих гинэ. За 9100 Америк доллар гэдэг чинь Монгол мөнгөөр бол 31 сая 395 мянган төгрөг шүү дээ. 31 сая төгрөгөөр тэгээ хүний өмсөжсэн дотоод худалдаад авчиж байгаа юм уу? За дээр нь гараар Джек гэж нэрийг нь хатгаж өгсөн энэ дааван дотор өмдийг тэрээр 1940-од онд Тэнгисийн цэрэгт хүчин зүтгэж байхдаа өмсөж өссөн гэдэг. За дайны үеэр Кеннеди Соломоны арлуу тавьцаа RT 109 нэртэй торпедо хөлөг онгоцны командлагчаар алав хааж байсан байдаг. За энэ үедээ Японы сөнөгч онгоцны дайралтаас ам үлдсэн амьд үлдсэн ийм түүхтэй юм байна л да. За энэ дотор хувцас нь Spotlight түүх ба технологи нэртэй дуудлага худалдааны үеэр худалдаалагдсан гэнэ. За одоо түүхтэй л ордог байлгүй дээ. Тийм л ах та тийм. Технологи лав биш тийм ээ. Spotlight-аар худалдаалагдсан гинэ. За тэгээ энэ дуудлага худалдааны үеэр Facebook-ийн үүсгэн байгуулагчдын нэг болох Марк Цукерберг манай захирлын. За хэд хэдэн удаа өмсөж байсан малгайтай цамцыг нь мөн дуудсан гинэ. За худалдсан гинэ. Энэ цамцаа Марк Цукерберг Facebook эд хүчээ авч байх үед буюу 2010 онд Times сэтгүүлээс оны шилдэг хүнээр шалгаргатай хүртэл өмсөж байсан гэж байна. За энэ малгайтай цамц нь хэд хүрсэн гэж бодож байна. За саяны дээр 9700-аас үн хүрсэн байлгүй дээ. За дуудлага худалдааг зохион байгуулагчдын хувьд бол цамцыг дээдлэн нэг $1000 хүрэх л байх гэж бодож байсан гинэ. За тэгсэн чинь $15,875 зарагдсан. Яа, манай Монгол мөнгөөр бол 54 сая 700 мянга. Ийм үнээр худалдагчээ. За харин энэ цамцыг худалдаж авсан хүн Марк Цукербергийн өөрийнх нь гар бичмэлд дагалдж байгаа. Бичиг дээр нь Facebook-ийн хамгийн дуртай old school цамц маань юм шүү. Анхны үедээ энэ цамцнаас салдаггүй байлаа. Дотор ойдол дээр нь манай анхны зорилгоч бичээстэй байдаг. Баяр хүргэе.
Марк Цукерберг гэж бичсэн ийм бичиг нагалдаж байгаа. За. За энэ бол бас аваа хадгалсан багт цаашдаа үнд хүрч магадгүй. Магадгүй тий. Нас орсныхан дараа ч юм уу тий. За тэгсэн Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобсын зүүжсэн Ирвэхэ занга. За. Нэг юм сонин ногоон чим шиг өнгөтэй Ирвэхэ занга байлаа. Ирээн Ирвэхэ занга. За энэ бол бүр $35,750 зарагдсан гэж. Нэг ирвэхэ занга. Тийм. Зөө. За тэрээр энэ зангаага 1983-84 онд тус нэг удаа өмсөж байсан гинэ. За. Харин энэ дуудлага худалдааны ашиг нь ямар нэг сайн үеийн санд хандивлагддаггүй. Энэ бол цэвэр ашигын дуудлага худалдаа байдаг гэж байна. За. За. Ийм л үнэтэй юмнууд зарагдсан байна да. Тэр юу н гарч ийн үү? Бандаж нь гарч, зураг нь гарч байгаа үстэй. Одоо зүгээр л нэг цагаан юм байгаа. Цукербергийн самцал харагдаж байна яг одоо. Гэхдээ зүгээр л нэг ийм нэг одоо бид нар нэг цуу ямбуу гэж хэлдэг штэ. Одоо найруулагч гаргаж штэ. Манайхан ингэнэ шаргалт холбоотой байх үедээ л гэдэг. За энэ үү штэ. Үу тийм биш. Цуу ямбуу гэдэг үлээ. Тиймэрхүү юмар хийсэн нөгөө Жапон цагаан л гэдэг шиг л манай Жапон цагаан гэдэг шиг юм байгаа байхгүй. Тийм байна. Тэгээ яг гоо дээр нь бол гэхдээ өөрийнх нь нэр нь байгаа юм байлаа. Нэрийг нь бичсэн ийм дотор өмд юм да. Джек гэж бичсэн гэж байгаа маа тийм. За ийм байна. Тэгсэн сэтгэлдлүүд нэг нэ. За. Гэхдээ энэ одоо хүний хуучин юм авах юун ч дуртай юм те. Эдээс ангижирчсан нэг хүн энэ ертөнцөөс явчихсан хоёр хүний юмыг хүний юм хомыг нь зарж дуудлага худалдааны газар нь баяцсан хэрэггүй гинэ. Тэгсэн байна харин. Тийм. Энэ ертөнцөөс явсан гэдэг чинь тийш та Стив Жобс Кеннеди хоёр ч юм уу нас урсан. За эдээс ангижирчсан гэдэг нь Цукербергийг хэлж байгаа. Цукерберг ч нь бол ер нь тэгж гангалж мангадгүй те. Зүгээр нэг шорт подолктой тэгээд ийм нэг углааштай явж малгатан замцтайгаа тэгээд углааштай явж идэг те. Тийм. За Кеннедигийн дотор өмдөр яг юу хийх гээд байгаа нь сонирн байна. Тэр үеийн дотор өмд үнэр танартайгаа хадгалагдана гэж байх уу? Эсвэл дэрлэж унтдаг юм уу хаашаа юм ойлгохгүй юм гинэ. Манайх нь яриа аална. Тэр нөгөө нэг өгзөгдөө өөхний өгзөгрүүн зүгээр хатхвал яах вэ гэж чинь пис гээл хагарна л гин. Гулсуур тэр гулгуул дон гэд гулгана л гин. Тэр ер нь ойж моох байх шүү гэхгүй. Стив Жобс бас тийм албан хуудас өмсдөг байсан юм уу? Ерөөсөө төсөөлөхгүй байна штэ гэж. Стив Жобс ч бас костюм өмсдөг байсан шүү харин ч гэж. Тий. За. Манайд ч бас нэг 20 саяар нэг хүн бандашаа зарцсан бидтэй л гэдэг нь манайх. Тийм үү? Тийм штэ. Нэг хүүхэн те? Тийм. Тийм гэсэн. Тэгээ тэрийгээр яасан цудтай малчтад тусалсан. Тэгсэн те. За. Миний дараагийн өргөх мэдээ штэ те. Америк шууга өргөнэ би одоо. За, Connecticut мужийн иргэн 19 настай бүсгүй Алиша Ортис гэдэг бүсгүйтэй холбоотой мэдээлэл хүргэж байна. За, энэ Алиша Ортис гэдэг бүсгүй бол манайхаар бол одоо юу юм да? Манайх түүнэг 10 жил онц сурвал алтан медальтай төгсдөг штэ. За, эднийх болохоор ингээд юу дээ онцлог диплом буюу одоо за биднэрт инженеэр болох юм бол улаан дипломтой төгсгсөн гэж одоо ахлах сургуультайгаа заргалцсан. За тэгсэн явандаа энэ хэрэг олонний анхаарлын төвд орох тусам бүр сонио ачаа хэрэг болж таарсан. Би бүр уншаад шок. За өнгөрсөн 6 дугаар сард энэ охин манайхаар бол одоо нөгөө онцлог диплом буюу одоо улаан дипломтой төгсөөс зогсохгүй нэмээд бүр коллежийн тэтгэлэгч авсан. Тэгсэн удаачгүй сургуулаа боловсролыг нь үл хайхарч боловсрол нөхцөл байдлаар нь хангаагүй буюу уншуулж бичүүлж сургаагүйгээс нь болж сэтгэл санааны гүн хохирол амссан гэж зарга мэдүүлсэн. Одоо уншиж чадахгүй мөртлөө нөгөө одоо яаж улаан дипломтой алтан медальтай төгссөн юм бэ? Харин тийм. Порто Рико төрсөн охин 5 настайдаа Америкт гэр бүлийн хамт нүүж ирсэн. Харин сургууль бусдын адил суралцсан ч бага байхын л нэг тийм суралцах тал дээр бусад хүүхдээс арай өөр буюу юм удаашралтай байсан юм байна л та. За гэсэн ч Хартвардын ахлах сургуулийн охиныг харандаа бариад бичиж чадахгүй шахуу. Дээрээс нь 1-р ангийн хүүхдээс ялгаагүй өсгөлж унсаар байхад нь төгсгөө зогсохгүй бүр улаан дипломтой төгсгсөн хэрэгт ороод байгаа одоо. Яана.
Чи ер нь бол баг боловсролын харийн хаалга юм шүү. Харин тийм. Гэхдээ төгсгөөс нь сарын өмнө охиныг хичээлдээ үнэхээр муу байгааг нь ангийнх нь багш шилж улмаар сургуулаас тусгай багш гаргаж шалгалт аваад охиныг бичиг үсгийн боловсрол эзэмшээгүй байгаа гэдгийг тогтоосон ч Алиша Ортис тусгай сургалтанд хамрагдахын оронд сургуулаа ном ёсоор нь төгсөхийг илүүд үзсэн байгаа. За ингээ бичиг үсэггүй гэдэг нь бас байнга илрээд байгаагүй. Охин бол ухаалаг утас компьютерийн тусламжтайгаар бүх даалгавраа хийчихдэг. Төгсөлтийн эсэ байтугай одоо бүр тэр коннектиктуудын мууж улсын их сургууль тэнцэх хэмжээний эсээгч бүр битцсэн байсан. За их сургуулийн өмнөх боловсрлоо бичиг үсэггүйгээр ингэж аргалаад байж болсон ч гэсэн их сургуульд ороод бүх зүйл орвонгороо эргэж охин энэ оны 2 сар хүртэл гүрийж байгаад эцэст нь дийлхээ яваад одоо сургуультай явах болсон. За харин өөрт нь учирсан энэ бүх асуудалд бүхэл бүтэн 12 жилийн турш анхаарал тавьж чадаагүй баг дунд ахлах сургуулаар шүүгд өгч байгаагаа мэдэгдээд байгаа. За ямар тач Алиша Ортис өөрт нь тохиолдсон энэ асуудлаа яаралтай шийдвэрлээд хурдхан сургуультай эргэн орох хүсэлтэй байгаагаа ярьсан. За тэгэхээр нөхрийг одоо ингээд сургууль нь нэр хүндээ ботсон юм уу? Яасан? Тэгээд учиргүй улаан диплом, онцлог дипломдоо төгсөгдөг нь ч бас юу юм? Зүгээр л тэгэл тэгсгээл төгсөгчгүй те. Өөртөө одоо ингээд сургууль нь асуудалд орчиж байгаа байхгүй. Сэтгэгдлүүд нь өөрөө уншиж ичиж чаддгүйгээ мэдсээрэж багш нараа хуурм ихсээр байгаа төгссөн биш үү. Тэснэ одоо хил ам хийгээд явах нь хэрч зүү юм. Ухаалаг төхөөрөмжөөр эсээгээ бичүүлж даалгавраа хийлгэж байсан бол өөрийнх нь буруу штэ гэсэн байна. За тийм. Уншиж ичиж чаддгүй сургууль төгсөөд бүр их сургуульд орчихсон байна гэхээр нэг бол Америкийн боловсролын систем муу байна. Эсвэл хиймэл оюун ухаан үнэхээр сайн өвчжээ. Браво гэсэн байна. Үе үеийн Америкчуудын албатай юм шиг занг харуулсан мэдээ цацагдах юм аа. Өөрөө уншиж ичиж чадахгүйгээ мэдсээрэж төгсчхөөд араас нь олон юм ярьж явдаг. Их сургуульд ч хуурсаар байгаа төгснө гэж бодсон юм бах та. Дислексайтайг нь эрт онцлуулдгүй эцэг их нь хаана исэн хүүхэн бэ? Хогч нь гинэ. Энэ өштэй өөрийнх нь буруу үсттэй. Харин тийм. Сургуультайгаа заргалтан ч гэх шиг. Өөрөө хуурж исэн тодорхой юм байна шүү дээ. Энд чинь AI ашиглаад яваад исэн. Одоо жишээлбэл нөгөө нэг номоо бол нөгөө нэг уншдаг сканераар уншуулаад те. Тэгээд тэрнийхээ даалгаврыг болохоор бас нэг AI-аар ашиглаж хийгээл тэгэл яваад исэн нөхөр шүү дээ. Тэр их сургуулийн тэтгэлэг авдаг тэр эссе мессеж нь бол амар юм бичигдэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэрийг бас л нэг AI-аар бичүүлсэн байгаа шүү дээ. Энэ өөрөө бичих үсэхгүй юм чинь. Харин тийм. Тийм. Стонинг сонин юм болох юм аа нэрэ. Тий. За дэмжээ ярилцлагчаа танилцуулаад өргөжлүүлээ Улаанбаатар хотод 18 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ярилцлагчаар Ном Мишель барилгын дэлгүүр дэмжиж ажиллаж байна. За Ном Мишель барилгын дэлгүүр сар шөнийн бэлэгтээ худалдаа зарласан байгаа. За хамгийн гоё нь бэлта бүр бэлэгтээ. Ханны цаас худалдаа авахд хүүхдийн өрөөний ханны цаас бэлгэнд өгж байгаа. Бараанууд нь 30% хүртэлх хямдралтай. За энэ урамшуулт нь бол 3 дугаар сарын 11-нд дуустал зарласан байгаа. За 100 айлын шир худлааны төв Мишель Экспогийн урд талд Ном Мишель барилгын дэлгүүр, Ярмагт байрлах Ном Макро дэлгүүрүүдээс худалдаа авах боломжтой. За Facebook нь Ном Мишель гэж та латинаар ч бичсэн болно, кириллээр ч бичсэн болно. За тэгээ утас нь 8988 81 тэгтэг 8988 81 тэг 3. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Мишель барилгын дэлгүүр баярлаа. За одоо миний мэдээ шүү дээ. Тийм ээ. За бид нар сумтай нөхөр гэдэг. Энэ жинкнээсээ сумтай нөхөр заяа. За Орос Украин хоорондын цэрэг дайны ажиллагаа 3 дахь жилдээ үргэлжилж байна. За уг нь бол манай радио бол ямарваа нэгэн дайн тулаан ч юм уу улс төртэй холбоотой юм ярьдаггүй. Харин энэ дайны үеэр эдшидийн гимээр нэг үйл явдал тохиолдсон тухай Оросын хэвлэл мэдээллүүд битүүн мэдээлж байгаа учраас түүнийг нь хүргэх гээд аваад ирлээ шүү. За Курскийн бүсэд дайдж яваад 155 дугаар Тэнгисийн цэргийн бригадын нэгэн байлдагч залуу тулдааны үеэр толгойдоо буудуулсан байна л да. Тухайн үед малгайн толгойноос нь унсан энэ бөөн байлдааны үеэр сум хамгаалтын малгайг нэвтлээд толгойг нь шүргээд өнгөрч гэж бодсон юм байна. Шүргээд өнгөрсөн хэсэг дээр нь шархалж удалгүй нүд нь бүхэлдээ хавдж эхэлсэн гинэ. Энэ хавдсан байгаа нь харагдчихэв. Тийм. За удаач үгүй нүд нь бүрэн хаагдсан. Дайнд явж байгаа залуу баашлаа зогсож чадахгүй учраас хавдар нь өөрөө буухыг хүлээнгээ үргэлжлүүлэн албаа хааж байгаад явцын дунд тесрэх бөмбөгөөс гэмтэл аваад эмнэлэгт хүргэгдснээр толгойд нь бүхэл бүтэн сум явж байгаа нь тодорхой болсон. Гэхдээ харин сая нөгөө нэг рентген зураг байдаг штэ тий. Шууд тэр толгойд тархин дотор нь сум байгаа нь харагдчихээн. За гол нь яагаад цэрэг залуу толгойдоо буудуулаад амьд үлдэв?
Яагаад тархинд нь ямар нэгэн гэмтэл учирсангүй, яагаад нүдний хавтгаас бусдаар өөр гэмтэл аваагүй нь их сонирхолтой байгаа учраас хүмүүс энэ залуугийн талаар сошиал дээр ч гэсэн их ярьж байгаа юм байна л да. За. Бидний орсон тесрэх бөмбөгийн хэлтрхийг тогтоохын тулд бүхэлд нь эрентгэлд хараад толгойн тус газар нь сум байгааг олж тогтоосон. Харин байна. Хүү яана энэ толгойн дотор сум байж тээ гэсэн. Хашир бол шүргээд өнгөрцөнгөө бодоо яваад байсан шүү дээ. Сум гэсэн чинь орцсон айл үү шээ. За. Одоогоор энэ цэрэг залуугийн тохиолдлыг ангаах ухааны ид шид гэж нэрлэдэг байгаа. Тийм ба. Одоо юу гэдгийг тэр бомбд нэг тохиолдох. За нэрэл тийм бах те нэрээ. Харин Орос иргэд энэ залууд төрийн одон медаль олгохыг шаардж эхэлсэн гинэ. Манай Оросууд алан. За. Сэтгэлдлүүд дээр сурталчилгын мэдээ байна штэ. Толгойдоо будулсан хүн амьд байна гэж байх уу да. Ерөөсөө итгэхгүй байна гэсэн байна. Энтгтэй бодтой баха. Гэхдээ энэ ялч баарда ингээд нинүүд нь хавтсан зураг нь байна уу? Байна. Толгой доторх сумны зураг нь байна уу? Байна. Байгаад байна. За. За Америк иргэний дайны үед нэгэн цэрэг толгойдоо будуулаад 50 гаруй жилийн дараа мэдсэн тэр болтлоо амьд явсан гэж уншиж байсан. Ийм азтай тохиолдол байдаг гэсэн гэж. Яста тэр бомбд нэг л юм байна. Яста өнөө. За энэ дайнаа одоо болиос хинт чирэггүй дайнаас болж өчтөн залуу хохирч гүйцлээ штэ. Орчин цагт ийм дайнд хинт чирэгтэй хэрэггүй баймаар юм да гэсэн байна. За энэ актер ус төрсөн сэтгэл таарсан. За ийм л явдал болж энэ бол үнэхээр нэг усуу хувьтай гэдэг үлээ те. Тийм л үгүй. Яг үнэ. Үнэхээр л тийм юм. Манай Нүг яста нүг сумтаагаар гэдэг чинь энэ нэртэй жинхнээсээ л гэдэг. Тийм. Яста сумтаагаар гэдэг чинь энэ жинхнээсээ энэ. Амар том сум байгаа үстэй. Амар том сум яач ч хөлтэй. Сум байгаа байхгүй. Яста эвгүй юм байна те. Тий. За. За миний дараагийн өргөх мэдээ болохоор штэ. За би нэг зүн бэлтгэвний талаар мэдээ өргөх гэж байгаа шүү заяа. Зөө. Хятадын сошиалыг одоо жинхэнэ утгаар нь бослогож байгаа шууга. Хятадын Сычуан мужийн Нанчон хотод зүн бэлэгтнэр ажилладаг байсан Joy гэдэг нөхөртэй холбоотой мэдээлэл саяхан цацагдаад бөө юм болж ин цааш. Уг нь энэ үйл явдал нь аль 2017 онд өрнсөн юм бэлээ. За тэгээд зүн бэлэгтний хувьар өөрийгөө 50 нас гараад үхэл амьдралын зааг дээр очиж үхэлтэйгээ нүүр тулна гэд ярьдаг байсан юм байна л да. Тэгээд 2017 онд 60 нас хүрэхээ өмнө бие нь маш мууцсан байдалтай эмнэлэг түргэгдэж ирсэн. Ингээд эмчилгээч авч чадахгүй байсаар байгаад нас барсан юм байна. Тэгсэн өөрийнхөө үхлийг зөвгөнсөн энэ зүн бэлэгтнийг нууц амраг нь хөнөөсөн болох нь тогтоогдсон. Тодруулбал бүр дотуур өмдийг нь хүний бид хүрвэл уушиг бөөр илгэний үйл ажиллагааг доголдуулдаг прокаут нэртэй шавж устгагч нь дэвтээгээд өмсгсөн байсан. За улмаар зүн бэлэгтэн одоо уурсаж орсон нууц амрагийнхаа гарт бие нь өмхийрч муудаж үгсэн байгаа заяа. За ямар учиртай юу нууц амраг гараад ирснийг би ярьж үгээ. За ямар амар юм бэ? Харин тийм 2011 онд нэг бүсгүй хор тавдар туссан ээжигээ эмчлүүлэхээр энэ зүн бэлэгтэнд ханджээ. За ээжийг нь эмчлэн гэснээр удаачгүй бүсгүйтэй амаргийн харилцаатай болж за энэ хугацаанд бүсгүй хид хідэн удаа жирэмслэхэд хүчээр хүүхдийг нь авахулдаг гэсэн ба. За бүсгүйч зүн бэлэгтэнд дурлсан байсан болохоор гэрлэн суун гэж хүлээж ятал гэрлэж суугаагүйгээр барахгүй бүр салсан их нэртэйгээ эргээд сайнцсан. Тэгээ бүсгүйг өөрөөсөө холдуулахын тулд өөрийгөө хор тавдартай олсон ямар ч найдлаггүй чи амьдралаа бодмод гэд баахан жүжиг тоглолцсон юм байна. За ээжийнх нь би угаас муу байсан болохоор бурхан болсон юм шиг байлээ. За энэ мэдэн дээр бол байгаагүй. За амьдралаараа тоглуулсан мэдрэмж авсан бүсгүй сүүлчийн удаа уулзъя гэж гуйж байгаад ингэж хордуулсан эрг гараад 2017 оны хэрэг явсааран байгаад 2024 оны 9 сард бүсгүй 14 жилийн ялд авснаар дуусгар болсон. За харин энэ тухай саяхан сошиал медиа дээр задарч хятадд одоо амтаа олгон л ярьж байна. За сэтгэгдлүүд нь ямар амар юм бэ? Харин тийм зүгээр л бандаашаа өмсөө явж идэл чинь үхээд эхэллээ шүү дээ. Бүхэл бүтэн эмэгтэй хүнийг хэд хэдэн удаа хүчээр шахуу абортонд оруулж байхдаа 60 хүрч байгаа хүн байж ёс суртахуун бэлгийн үүлийн үрээ бодгол ээжтэй одоо нэгэнд хоцорчтэй гэсэн байна. Хор тавдартай болж жүжиглсэн ч гэх шиг гэхдээ нэг л үнэн юм байна. Үнэхээр мэддэг сайн зүн бэлэгтэн байжээ өөрийнхөө үхлийг лав харж гисэн байна. Эмэгтэй нэг дурлагаараа бүр толгоогоо алддаг гэж энэ л байх та. 60 хүрч байгаа хүн одоо ямар царай зүстэй байхаараа тэр эмэгтэй дурлаад нёгийгээ шороонд болж өөрийгөө шоронд хэлгсэн юм бол тоо. Харамсалтай санагдлаа. Эндээс авч болох сургамж өвдвөл эмнэлэг л явж бай гинэ.
Амар юм аа. Ёо ямар за мэдээж тэр өөрөө өстө үлийн өрөө идэх нь идэлсэн л юм байна. Харин тийм. Гэтэ тийм хорон хогийн санаа яаж төрдөг вэ? Харин тийм. Гүр ингээд одоо шавжны хор гэсэн үг үстэй тэр чинь. Тийм. Шавжны хорыг бүр шавжны хорон дотор хувц юм боёо дүрсийг ингээ бүр дэвтээж яагаад ингээд сайхан шалбааталд нь оргож байгаа. Тэгээд өмсгцэн бахна шүү дээ ингээд. Хатаагаад өмсгцэн. Тэгээд нөгөөдг нь ингээ бид нь ингээд шингээд уусаа тэгээ бүр гар дээр нь бүр ингээ өмхийрээд ялзраад өгсөн гэж штэ. Үнэхээр амар юм байна. Амар. Тэгээд ийм амар хорон одоо жишээлбэл дээр үед чинь бол хүнцэл гэж нэг амар юм байдаг гэсэн тийм. Хоолнд хийгээд багаар хийсээр хагаад юун дээр тэгж гардаг вүлээ. Яг хөө тэр чинь нөгөө нэг багаар ингээд дасгадаг чинь Монт Кристо гүн дээр л дээ. Тэнгүүд нөгөө нэг яг жигнэсээ хүнслийн хор өгсөн чинь нөгөө биеийн дасцсан, хорондоо дасцсан Валентина амьд гардаг. Тийм. Базар байна. Ийм амар юмыг л одоо үзэж харахгүй шиг байжгаад өнгөрөөд өгөх юмсан да. За хамтран ажиллагчаа танилцуулчаад үргэлжлүүлээ. За тэгээ. За Улаанбаатар хотод 18 цаг 39 минутаас нэвтрүүлгийн хамтран аялагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн зохицлбор эмнэлэг Медипол эмнэлэг хамтран ажиллаж байна. За Медипол гэдэг энэ эмнэлэг бол Турк улсын Стамбул хотод байрладаг хамгийн том хүчин чадалтай их сургуулийн зохицлборын эмнэлэг юм байлээ. Ер нь бол томоохон их сургуулиуд дандаа хажуудаага эмнэлэгтэй байдаг штэ. Тэр гэсэн үг GCI гэдэг олон улсын эрүүл мэндийн магадлалын итгэмжлэлийг хийдэг байгууллага байдаг. Эднэрийн энэ байгууллагын магадлалын итгэмжлэлийг авсан бүгдээр Турк улсын эрүүл мэндийн сайдын эмнэлэг гэж явдаг гэж шүү. За. За одоо ер нь нөгөө нэг манайд чинь бас нэг анх нөгөө нэг Тайландын нөгөө нэг бомбранг ч үлээ нэг тийм нэг эмнэлгийн нэг төлөөлөгчийн газар нэгдлээ гэж яригддаг байсан. За тэгвэл одоо ингээд яг Туркийн эмнэлгийн төлөөлөгчийн газар Монголд албан ёсоор нээгдсэн. Тэгэхээр Медипол эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь Улаанбаатар хөтөлбөрийн баруун талд за төв зам дагуу байрладаг. Ер нь бол нөгөө нэг голомтын бизнес төвийн замын эсрэг тал гэсэн үг аахгүй юу? Центр поинтийн эсрэг гэсэн үг шүү. Яг байна. За тэгэхээр төлөөлөгчийн газар нь болохоор Монголд эмчлэгдэх боломжгүй өвчтөй, оншин тодорхойгүй эсвэл гадаадад эмчлүүлгийг хүсэж байгаа хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой сонголт гэж ойлгож байна. За дээрэс нь Стамбулын онгоцны буудлаас тосох, эмнэлэг болон байрлах газарт хүргэх, за буцах үед нь өдөх үйлчилгээ гэж байгаа. За байрлах газар буюу одоо зочид буудал захиалах, түрээслэх байр болгоход нь дэмжлэг үзүүлнэ. За Turkish Airlines-тай хамтран ажиллаж байгаа учраас за удахгүй нислэгийн өнгөлтөө билет захиалах боломжтой болно гэж байна. 30 хоногоос дээш хугацаагаар эмчилгээ хийх бол эмнэлгээс нь урилга гаргаад визийг бол одоо ажлын 2-3 хоногт гаргуулах боломжтой. 30 хоног дотор бол визгүй шүү дээ. За тийм. Ингэсэн энэ өчтдээ одоо бидний нөө Монголд эмчлэгдэхгүй юм байна ч гэдэг юм уу, оншин тодорхойгүй болчлоо ч гэдэг юм уу. Нэг одоо ч хүмүүс гадаадын эмнэлэг илүү гэл гадаад руу явдаг болсон. Ийм хүмүүс чинь нэг юм нэг сандраад зүг чиггүй давхаад хайрын мөнгө цаг хугацаагаа алдаад нөгөө цаг хугацаа алдлаар чи нөгөө өвчтний бие уламж муудаад байдаг. Ийм аюул байдаг бол эднийх ингэх юм байлаа. Тэр Монголд төлөөлөгчийн газар нь одоо Монголд хийцэлсэн шинжилгээнийхээ хариунуудыг аваад очингууд тэдэн цаашаа эмнэлэг рүүгээ явуулаад за тэнгууд нөгөө эмчнэр нь үзээ за энэ хүнийг бол бид нар тэд хоног эмчилнэ. Ийм эмчилгээнүүд хийх болцоотой юм байна. Үнэн нь ийм болдог гэдэг. Бүр үнийг нь хүртэл гаргаад өгч. Тэгээд яваад очингууд нь өөрсдөө досч аваад эмнэлэгтээ хэвтүүлээд орчуулгыг нь хүртэл хийж байгаа шүү дээ. Орчуулгыг нь хүртэл хийгээд тэгээд эмчилгээгээ дуусангууд Монголд хурж ирэхлээр нь Монголд ирсэн хойноо хүртэл онлайнаар нөгөө зөвлөгөө аваад хяналтандаа байгаад ах болцоотой. Төгс үйлчлэгээтэй байгаа байхгүй юу ерөөс тий. За тэгэхээр та яг илүү дэлгэрэнгүй мэдээллийн 99 19-ийг 6 99 52 32 21 гэдэг утаснуудаас аваарай. За тэгээд Medipol SG Imen гэд шууд салгахгүйгээр латинаар өчөөд Facebook руу н орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Туркийн эргүүлэгч их сургуулийн зохицлбор эмнэлэг болох Medipol эмнэлэг хамтран ажиллаж байна. Баярлалаа. За үргэлжлүүлээд Данжигын өрх дараагийн мэдээллийг хамтдаа сонсъё. За энэ одоо амар юм ба. Би одоо энэ ч одоо эсэргүүцлийн үйл ажиллагаа гэж утсан чинь эсэргүүцлийн үйл ажиллагаа нь өөрөө амар юм. Амтэн зовж байгааг ойлгуулахын тулд амтэн зовоосон нэг урлагийн үзүүлбэр буюу инсталляц урлаг гэдэг чинь үзүүлбэрийн урлаг гэж нэрлэдэг. За энэ инсталляц үзүүлбэр
ёстой жинхэнэ шууган болгож байна. Одоо нэгэн тэн чинь гадуур шуугаад байгаа учраас бид нар дөрвөн зүгийн шууганаараа та бүхэндээ ярьж өгөх гэж байна л да. За. Баасан гарагт Копенгаген хотод одоо л та нар нэг юм анхаараа юу нэртэй үзэсгэлэн нээлттэй хийсэн юм байна. За. За энэ үзэсгэлэн дээр уран бүтээлч Марко Эваристи гэдэг нөхөр маш эвгүй нэг үзүүлбэрийг дэлгэсэн. За энэ бол яагаад ингэх болсон бэ гэхээр дайн улсад өдөр болгон 25,000 гахаан тойрог устгалд оруулдаг юм байна л да. Яана. Нөмө жижигхэн тоороонууд ээ нөө. Тийм. Энэ яг гэхээр нөө нэг их юу гэдэг хэрэгцээнээс нь илүү гарсан учраас ч гэдэг юм уу. Нэг бол хэлтүүлгийн буруу байдлаас болоод ингээд өдөр болгон гэж байгаа шүү дээ 25,000 тоороо устгадаг. Яана. За. Ингэж гахаан тоороонуудыг хэрцгийлэн хөнөөдгийг нь эсэргүүцэж энэ уран бүтээлч ууг нь үзүүлбэрээ дэлгэсэн юм. За. Энийг нь эсэргүүцэж. За жил гаралтай энэ уран бүтээлчийн хувьд бол юу хийдсэн гэхлээр төмөр торон дотор 3 тоороог байрлуулсан байгаа. За үзэсгэлэн үргэлжлэх хугацааны туршид гэж байгаа шүү. Энэ гахаан тоороонуудад огт хоол өгөхгүй. За. Нэг эсэндээ олон төмний нүдэн дээр өлсгөж алах гэж байгаа юм. Яана. Өөрхийн амтан. За. За ийм хэрцгий үзэсгэлэн дэлгэн тавьж өдөр бүр буруу хэлтүүлгээс болж амиа алдж байгаа тэр 25,000 гахаан тоороонуудын амь насанд хүмүүсийн анхаарлыг хандуулахын тулд энэ үзүүлбэрээ үзүүлэхээс өөр аргагүй байсан гэж өөрөө мэдгдсэн юм байна. Тий. Хойлоо ч нөгөө нэг сонсдог урлагийн Баасан гарагийн New Art булангаар хамгийн анх ярьсан одоо нөгөө нэг шинэ урлаг бол инсталляц урлаг байсан. Инсталляц байсан тий. За мэдээж үзэсгэлэн амтны эрхийг хамгаалагчдаас эхлүүлээд цагаан ногоон хоолтнуудаас маш их эсэргүүцэл тэмцэлтэд тулгарч байгаа. Махыг хямд төсөр үйлдвэрлэхийн тулд амттыг хит олноор нь үржүүлж нэмээд дутуу өсөлтөд төрсэн гахаан тоороонуудыг устгалд оруулдаг ийм хүнлэг бус замаасаа татгалзахыг энэ чил гаралтай уран бүтээлч шаардж байгаа юм байна. Энд үзүүлбэрээр. Гэхдээ энэ үзүүлбэр нь хүмүүс амьдтыг амьдаар нь тамлан зовоож хоол усыг нь өгөхгүй хүмүүсийн нүдэн дээр ингэж дарчлааж хороох гэж буюу ингэж өхүүлэх гэж гэдэг нь бол байж болшгүй зүйл гэж эсэргүүцэх хүмүүс олон байгаа юм байна л да. Ааха. Одоо нөгөө нэг ёстой л амьтны эрхийг хамгаалах гад эргээд бас амьтан зовоож л байгаа л гэсэн л үг юм байна л да өөрөөр хэлбэл. Одоо тэр нэг зураг нь гарч байгаа үстэй. Гарч байна. Энэ 3 хөөрхөн амьтан байгаа үстэй. Харин тийм. Энэ 3 тоороо бол одоо ингээд хүмүүсийн нүдэн дээр хоол усгүй болоод үхэх нь шүү дээ. Харин тийм. Өсөж үхэх нь. Ингэснээрээ тэр өдөр болгон үхэж байгаа 25,000 тоорооны төлөө одоо амиа өргөх гэж байна гэсэн үг. Одоо тэгтээ би өдөр болгон 25,000 гэдэг чи арай л их байна тий. Ядаж ингээд жилд 25,000 тоороо гэсэн бол за ингээ бас энэ тоорыг ч бас шардаг штэ. Тэгээ за ингээ хоол хүнсний хэрэгцээ гэж бодоход яхаа ингээ гахааг бол одоо угаасаа л нядлаад л бид нар ингээд хяамаа хийж л иддэг л дээ. Гэхдээ өдөр болгон 25,000 гэхэлэр чи арай л их биш штэ амар штэ. Энэ 25,000 чинь хоол унд хяманд явж байгаа юм биш. Харин тийм гинэ. Зүгээр л алж байгаа. Харин тийм гинэ. Амар юм аа. Тийм. За цагаан хоолтон хүний хуваар сэтгэлдлүүдэн шүү. За. Цагаан хоолтон хүний хуваар энэ үзүүлбэрийн талаар сонсоод сэтгэл их өвдөж байна. Тэр 3 жаахан амьтаг яг ямар буруу хийсэн болохоор ингэж зовох ёстой гэж арайчтай та нар гэсэн. Дайнчууд яагаад тэр олон тоороог өдөр тутамдаа устгалд оруулдаг юм болоо? Дайнад ингэж байгаа юм бол бусад том орнуудад бүр амар юм байна л да. Хэцүү юм бэ гэсэн. За. Бүр өрөвдчлөө. Юугаач мэдэхгүй 3 амьтаа хэдэн өдөр болоод өлсөж цангаад үхээд өгнө гэхээр амар юм бэ. Хууль цагдаагийнхан болиулахгүй юм байх та гэсэн байна. За. За ийм л амар юм болж байгаа юм байна. Тэгээд амьтны эрхийн төлөө тэмцэгч нь өөрөө амьтанд тамлаж тэмцэж байна л гэсэн үг шүү дээ. Тийм штэ. За ер нь хамгийн харгас амьтан чинь хүмүүн бид юм даа л гэж байна. Би бол энэтэй санал нэг байдаг. Ер нь бол санал нэг байдаг. Тэгэл одоо бид нар бол тэгээд ер нь эхлээд бид нар чинь нөө өвсөн тийчэлтэн байсан шүү дээ. Модон дээр амьдарч явах та. Тэгээ модноос буугаад 2 хөл дээрээ явдаг болоод тэгээд гал малтай болоод тэгээд мах идэж ихснээс хойш бид нар хүн болсон. Ер нь бол тарих уургаар баялаг болоод тэгээд тарихтай болоод хүн болсон. Тэгээ одоо ингэж ярьдаг ш. Тэр байтугай одоо бидний энэ гахаа маха амтан идэх бол юу ч Нендерталчууд гэж одоо Homo sapiens-тэй зэрэг хөгжижсэн нөхдүүд байгаа. За.
Тэр нь одоо жоохон зэрлэгдүү. За. Арай жоохон зэрлэгдүү болох бүдүүлэг. Тэгтээ том биетэй. Тэгээд одоо юу гэдгийг жоохон оюун ухааны хувьд бол манусаас муу байсан. Тэр неандерталчуудыг манус халаад идчихсэн. Өө тийм үү? Байхгүй. Одоо дэлхийд Ямар амар хэрэг вэ? Хэрв тэр неандерталчууд байвал гэж байгаа шүү. Ганц нэг нь ингээд нөгөө Homo sapiens-аас айгаад зүгтсаар агаад амьд гарсан гэж үзвэл тэр алмас гэдэг чинь неандертал гэж байна. Тийм үү? Неандерталчуудын үлдэгдэл байх хэрэгтэй гинэ. Яг тэр алмас шиг л нөхдүүд байсан юм байна л да. Неандерталчууд том биетэй тэгээ ингээд жоохон оюун санааны хувьд хүмүүс шиг болоогүй тийм этгээдүүд бол байсныг нь энэ Homo sapiens-ууд алаад идсэн байхгүй юу? Тэр тийм амар хүмүүс. Ер нь бол бид нар эртнээсээ л ийм амар хүмүүс. Тий. Ямар амар ярьдгийг. Хамгийн одоо зэрлэг гэвэл бид нар байхгүй юу? Ер нь. За юу энэ рас олмо ингэж хэлсэн байна. Гахаа ер нь байгаль дээр маш хурдан үржиж төлжиж байдаг болохоор Тороо нарн махчдын хоолны гинжин холбоог хангаж байдаг нэг тийм онцлогтой амьтаг хүн гаршуулснаар махны хэрэгцээг бусдаас хурдан хангасан гэж болно л гэж байна. Тийм бах. За. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 4-ний Мягмар гарагийн 400 шуугаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн залбар эмнэлэг болох Medipol эмнэлэг за мөн хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери GATPro 7 хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа за бүрийнхэнд явдаг радио мэдээг үлээ авч сонсдээ дараа за 225 нэвтрүүлэг хашигнахын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3